Сайн бацхан уу хаан боргоцоо YouTube channelд маань тавтай морил бимшээлэн. Энэ удаагийн бичлэгээрээ Selena Gomez өөрийнхөө бөөрийг бэлгэлсэн түүний сайн найз França Raïsагийн тухай та бүхэнд ярьж өгөх гэж байна. Юун түрүүнд Selena Gomez-ийн талаар товчхон мэдээлэл хүргэе. За Selena Gomez бол 1992 оны 7 дугаар сарын 22-нд мэндэлсэн Америкийн дуучин жүжигчин продюсер ийм эмэгтэй байгаа. Бид бүхэн түүнийг Disney сувгийн Waverly-гийн шидэднүүдэд бүтээсэн дүрээр нь маш сайн мэддэг. За мөн We Don't Talk Anymore, Love You Like a Love Song зэрэг Billboard-д тэргүүлж байсан алдартай дугаар нь түүнийг маш сайн мэднэ. Тэгвэл энэ их амжилтын хажуугаар Selena Gomez-ыг юу тулж байсныг сонсох юм бол та бүхэн бол маш их гайхна. 2012 оноос 2014 оны хооронд Selena Gomez автоиммун өвчин, тэр дундаа lupus өвчнөөр өвчлсөн байна. За товчхон мэдээлэл хүрэхэд энэхүү автоиммун өвчин нь энгийнээр хэлбэл бие организм өөрөө өөрлөгөө дайрч байгаа үйл явцыг хэлдэг юм байна л да. Тэгээд энэ lupus өвчнөөс болоод Selena Gomez-ийн бөөр ажиллагаагүй болоод маш хүнд нөхцөл байдалд орсон байсан. Бүхий л ойр тойрныхон хамаатан садан гэр бүлийнхнийгаа шалгуулаа донор болох боломжтой байна уу гэд маш их хайсан боловч яг таарах донор байхгүй байсан. За яг энэ үед түүнтэй хамт амьдарч байсан түүний сайн найз França Raïsa түүнд туслахаар өөрийгөө шалгуулсан байна. Энэ үед түүнийг бөөрийн донор болох боломжтойг тэр хоёр мэдсэн. За яг энэ үед болохоор найзд нь ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр эхлээд бол хэлэхэд хүнд бол их амархан байдаг л да. За би чиний донор болоод өгье, би шалгуулад өгье гэд яг таарсан гэдэг тэр мөчөд бол Францад бол их эвгүй мэдрэмж төрсэн байгаа юм л та. Тэгээд мэдээж ийм хүнд үед найз нь хөл амьдралын зааг дээр байхад найздаа туслахын тулд донор нь болохоор шийдсэн байна. Яг энэ үеэс хойшоо Selena болон França хоёр 6 сарын турш бүхий л хэрэгтэй шинжилгээ, тестүүдийг өгөөд одоо биеэ бэлтжижсэн гэж хэлж болно. За França Raïsагийн тухай товчхон мэдээлэл хүргэе. França Raïsa бол 1988 оны 7 дугаар сарын 26-нд төрсөн жүжигчин. Bring It On All or Nothing кинонд тоглосноор алдартай. Одоогийн байдлаар болохоор 2022 оны байдлаар How I Met Your Father цовруулалт бас дүр бүтээж байгаа юм байна. Энэ хоёрын үйл явдлыг цааш нь ярих юм бол 6 сарын турш одоо хамтдаа байж хагалгаанаа бэлдээд хагалгааны өдөр яг юу болсон бэ гэхээр Selena Gomez бол маш их хүндрэл тулгарсан. Ямар хүндрэл байсан бэ гэхээр хагалгааны үйл явцад артерийн судас нь одоо хагарснаас болоод хөлнөөс нь судсыг нь авж ингэ шилжүүлэх хэрэгтэй болсон. Ерөнхийдөө бол энгийн бөөрийн хагалгаа 2 цаг үргэлжилдэг бол Selena Gomez-ийн бөөрийн шилжүүлгийн хагалгаа бол 6 цаг үргэлжилсэн гэж байгаа юм. За тэгээд хагалгааны дараа бол донор хүнд нь маш их хэцүү байдаг. Харин донорыг хүлээж авсан хүнд нь бол идэрхэд арай илүү хурдан байдаг гэж байна. Яагаад тэгэхээр мэдээж тэр хүн өөртөө хэрэгтэй юм хүнд өгж байгаа. Нөгөө хүн нь болохоор хэрэгтэй юм авч байгаа. Тэгэхээр донор хүнд нь бол маш их хэцүү байдгийг мэдсэн ч гэсэн түүний сайн найз нь Selena туслахаар бөөрөө өгсөн нь бол маш их гайхалтай, бахархмаар юм үйл явдал. Тэгээ энэ үйл явдлын тухай тэр хоёр бол 2017 онд Instagram дээрээ зураг оруулаад олон нийтэд мэдээлж исэн. Тэгээ энэ үед болохоор хүмүүс Selena Gomez-ийн найзыг ямар мундаг, бахархам сэтгэлтэй эмэгтэй гэдэг дэлхийд даяараа одоо гайхшиж байсан. За тэгээд França Raïsa хаалганы дараа болохоор өөрийнхөө түүхийг ярихдаа бидний биен дээр байдаг сорив бол ямар нэгэн тийм муухай зүйл биш ээ. Харин бидний түүхийг илэрхийлдэг зүйл юм шүү хэмээн ярилцсандаа одоо ярьсан байдаг. Тэрээр хаалганы дараа маш их дасгал хийж, йогоор хичээллэж, бүжиглэж, аль болох биеэ сэтгэл зүйн эрүүл мэндэд дэмжих үйл ажиллагаануудыг одоо хийсэн гэж хэлж болно. Харин Selena Gomez-ийн хувьд бол харамсалтай нь зарим нэг хэвлэл мэдээнүүд дээр юу гэж бичигдсэн бэ гэхээр маш эрүүл бус амьдралын сонголтуудыг хийж гэнэ гэж мэдээлсэн. Юу гэсэн үг юм бэ гэхээр бөөрийн донороос одоо бөөр авч хагалгаанд орсны дараа тэр хүн бас адилхан ингээд эрүүл амьдралын хэв маягийг сонгох ёстой байтал одоо алкогол хэрэглэх, үдгэрчлэгт явах ч юм уу тэр зэгээр өөрийнхөө эрүүл мэндэд халтай юмнуудыг хийсэн. Тэр хоёрын хооронд бол бяцхан хагаралыг үүсгэсэн гэж хэлж болно. За тэгтээ дөнгөж саяхан одоо өнөөдрөөс 3 хоногийн өмнө буюу 2022 оны 7 дугаар сарын 28-нд түүний найз нь Selena Gomez-тай хамт TikTok хийсэн байна. Тэгээд энэ TikTok дээр болохоор найздаа
найз нь өөрт нь бөөрийн донор болсон юм шүү. Тэгээд энэнд нь талхаж байгаа гэсэн утгатай юм TikTok хийсэн. За тэгээд мөн үеэс үеүдээ Selena Gomez бол энэ бол надад ирсэн бурхны одоо тий бэлэг юм аа. Тэгээд найздаа маш их баярлаа гэдгийг маш их илэрхийлдэг байсан. За Selena Gomez-ийн хувьд бол ганцхан бие махбодын өвчнөөс гадна сэтгэл готрол, сэтгэлийн түгшүүр, мөн дээрс нь 2 туул сэтгцэн эмгэгтэй гэж онцлогдсон. 17 настайгаас хойш бол UNICEF-ийн элчээр ажиллаж байгаа энэ эмэгтэй 2020 оны Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий 100 оны нэгээр нэрлэгдэж байсан. Гэсэн хэдий ч ийм мундаг, ийм их амжилтын хажуугаар энэ хүн бие махбодын өвчлөл, дээр нь сэтгэл зүйн асуудлуудаа нүүр тулж байгаа нь бид нар бол одоо эндээс юг ойлгож авах хэрэгтэй вэ гэхээр альва зүйл бидний харж байгаа шиг биш байдаг. Гаднаас нь юмыг битээд өгнэ. Хүн болгон гэсэн өөрийн түүхтэй тэр хүнийг шүүмжлэхээс өмнө тэр хүн ямар зүйлийг туулж, даван туулж өнөөдрийг хүрч амжилтанд хүрснийг нь харах хэрэгтэй гэдгийг би та бүхэнд ойлгуулахыг хүслээ. За мөн Франсиа Раисагийн тухайд бол тэ найздаа харамгүй сэтгэлээр өөрийнхөө эд эрхтнийг хандивлнаа гэдэг бол маш их том гайхалтай буян үйл. Тэгээд энийгээр дамжуул та бүхнийг бас сайхан сэтгэлтэй байгаарэ гэж одоо хэлмээр байна. Тэгээд найз нь Selena Gomez-та буцаад эвлэрсэнд нь бол би маш их баяртай байгаа. Тэгээд энэхүү бичлэгийг үзсэн та бүхэн эрүүл мэндэд маш их анхаараарай. Бас сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаараарай гэж хэлмээр байна. Энэ удаагийн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Баяр таа.